Тэнц тэгээд ялалт. Энэ бол зүгээр нэг үрээ биш. Дархан эрэхэд клубын тамирчдын амьдралын хэмнэл, амжилтын үндэс юм. Хүчит нийлгүй амжилтын эхлэл болсон энэхүү хамт олон Дархан хотынхон төдийгүй эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд цорайтуулахаар бэлтгэл сургуультай тасралтгүй базааж байна. Дархан эрэхэд компани нь 2015 оноос уул уурхай хөрс хуулалтын чиглэлээр ажлын гараагаа эхэлж өдөө 400 гаруй ажилтнтай томоохон хамт олон болжээ. Компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 оноос Дархан уул аймагт чөлөөт бүхэн клубыг үүсгэн байгуулж, ивент тэтгэн ажиллаж байна. Бидний зорилго бол зөвхөн медаль авах биш, харин Монгол хүний эр зориг энэ спортын гайхамшигыг хойч үедээ өвлүүлэхэд оршиж байгаа юм. 2025 он Дархан эрэхтийнхний хувьд амжилт арвинтай жил байлаа. Тамирчид маань дэвжээн дээрээ жинхэнэ эзэн нь байж нийт 292 медаль хүртэн амжилтын буухаага баттгалаа. Улсын авраг шалруулах тэмцээнд 24 алт, 17 мөнгө, 26 хүрэл, нийт 67 медаль. Олон улсын тэмцээнээс 26 алт, 44 мөнгө, 14 хүрэл. Орон нутаг нэрэмжит тэмцээнээс 64 алт, 27 мөнгө, 65 хүрэл медаль хүртлээ. Баг хамт олноор үзүүлсэн гайхалтай амжилтуудаас дурдвал Зүүн мод кап 2025 олон хотын тэмцээнд 38 байгууллагын 1000 гаруй тамирчидтай өрсөлдөж 21 алтан медальтайгаар багийн дүнгээр тасархай тэргүүлв. Монголын бүх ард түмний 16 дугаар их наадамд аймагуд дундаа 2 дугаар байр их жанжин Сүхбаатарын нэрэмжит тэмцээнд сүүлийн 4 жил дараалан төрүүллээ. U15 болон бага насны улсын авраг шалруулах тэмцээнүүдэд сүүлийн жилүүдэд багийн дүнгээр тогтмол тэргүүлж байна. 2025 онд Дархан эрэхэд клубын тамирчдын ур чадвар дэлхийн тавцсандж тодрон гялалцлаа. Буян хишиг Зүүн Азийн залуучуудын наадмын мөнгө медаль, Амонбек хүрэл медаль, Баяр Цэнгэл Япон улсад болсон Олимпийн 3 удаагийн авраг Саури Йошидагийн нэрэмжит тэмцээнд алтан медаль хүртэж Японы бүх аврагын уран барилдааны цомын эзэн болов. Мөн хангарт, ган хүсэл, ням сүлт нар олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж Монгол улсынхаа нэрийг өндөр төрөглөө. Дархан аймгийн 16 дахь сургуулийн 11А ангид суралцдаг. Чөлөөт бөхөр хичээллээд 6 дахь жилдээ болж байна. Гаргасан амжилтаас гэх юм бол Монгол улсын аврагт 3 удаа төрүүлжсэн, Азийн аврагт 2 удаа явжсэн. Тэгээд Япон болон хэд хэдэн улс руу явжсэн. Манай өвөө маань Олимпийн аврагын хүрэл медальтай, тэгээд дэлхийн аврагын бас хүрэл медальтай. 2023-аас 3 оноос ахуулсан бэлтгэл сургуультай Ямдан бүрийн Баттархан улам орхихийн оюун баяр гэсэн 2 засгалжуулагчтайгаа бэлтгэлээ хангаж хийдэг байгаа. Улсын авраг болсон, Улсын албаноос хүрэл медаль авсан. Амжилт бэлтгэлээс эхэлдэг. 2025 онд бид бэлтгэлийн чанарыг сайжруулахад ихээхэн анхаарсан. Өдгөө 150 орчим хүүхэд 2 дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж байна. Бид Дархан хотын 4-р сургуулийн өрөөнд 3 ээлжээр оюун баяр багшийн удирдлага дор бэлтгэлээ бацаадаг. Зуны улиралд зулцгийн гол цусланд нэгдсэн цугларалтанд гарч Оросын улбаны улсын Улаан-Удэ хотод хамтарсан бэлтгэл хийсэн нь техникийн том өсөлт авч ирсэн юм. Бэлтгэл сургуультай тасралтгүй хийхэд заалны хүртээмж муудаж байна. Оросын улбаны улс өвөр Монгол болон бусад орноос хамтарсан бэлтгэл хийх, туршлага судлах хүсэлтүүд цөөнгүй ирдэгч спорт заал дэвжээ хүрэлцээгүйгээс болж эдгээр арга хэмжээг эх орондоо зохион байгуулах боломж хомс байна. Мөн клубын хүүхдүүдийн гэр ихэвчлэн хол байдаг нь бэлтгэлээс хоцрох болон ирж очих замдаа эрсдэл төртөх магадлал нэмдэг. Би 4-р сургуулийн багш Дархан эрэхэд клубын дасгалжуулагч анх Цэндийн Баярсайхан гэдэг хүний шаваар 2004 онд чөлөөт өгөхөөр анх хичээлж эхэлсэн. Ган болтыг ариун болт гэдэг гайцтайгаа танилцж Дархан эрэхэд клубыг нээж одоо ийм амжилт ариун ажиллаж байна. 2023 онд 4-р сургуулийн захирал маань, дэлгэр баяр захирал маань
энд биднэрт ийм өрөө гаргаж өгөж, фитнесийн өрөө, ийм заалны өрөө гаргаж өгөж биднэрт их тусалсан. Клуб Дархан Ирэхэд Майнинг компани хамт олон биднэрт хүүхдүүдтэй одоо заал танхимыг чинь томсгож өгөө, дотор байртай заал барьж өгье. Тэгэж улам их цаашаа хамтарч ажлын хүрээгээ тэлээ, гадагшаад гадна дотны тамирчдыг авчирээ, жигшээ аваагаа авчирч энэ зааландаа бэлтгэлээ, дархны хүүхдүүдэд улам сайжруулъя гэдэг үүднээс бид нарт заал дотор байр барьж өгөх гэж одоо ажиллаж байна. Энэхүү спорт цогцлбор нь зөвхөн чөлөөт бүхийн дэвжээ спортын заалаар хязгаарлагдахгүй. Сагсан бөмбөг, гар бөмбөг, жудо, буудлага, усан сэлэлтгээд маш олон ганцаарчилсан болон багийн спортыг хөгжүүлэх монгол хүний тэсвэр хатуужил, авхаалт самба, ялалтын төлөөх ориглон хүсэл бүхнийг нэгэн дор нэгтгсэн спортын их өргөө байх юм. Бид их орныхоо нэрийг төв дэлхий олимпийн тэнгэрт дуусгах ирээдүйн аваргуудын анхны алхмыг нь чиглүүлж, ур чадвартай багш, дасгалжуулагчдыг бэлтгэн олон төрөлт спортын шинэ нэрэн үеийг Монгол улстай түүчээлхийг ирмэлзэж байна. Дархан хотынхон хөрснөөс эхлэн босгож буй энэхүү хамгийн том бүтээн байгуулалт нь хүүхэд залуусын маань мөрөөдөл биелэгцэг Монгол тамирчны ялалтын цуурай дэлхийд хүрэх гүүр болох нь бидний хамгийн эрхэм зорилго билээ. Дархан Ирэхэд клубд маань одоо миний охин оюун маань хичээлдэг байгаа. 2024 онд анх Батархан багш, оюун баяр багш хоёр дээр хичээлж эхэлсэн байгаа. Жохон байхаас ахуулаад барилдаж эхэлжсэн. Одоо ааваасаа өндөр залуу болтлоо хичээллээд явж байгаа. Дархны бүхэн чөлөөт барилдаанаар хичээлээ сонирхож хичээлж байгаа хүүхдүүд бол бас хүрэлцээг байгаа. За манай хүүхэд энэ клубд хичээллээд нэлээдгүй хэдэн жил болж байна. Дархан Ирэхэд Майнинг клубээс компаниас ингээд ийм шинэ спорт цогцлоор ингээд яригдж байгаа маа. Баригдах болов гэж бодож байгаа. Тэгээ аймгаас сайхан дэмжлэг үзүүлээд ингээд явхад болохгүй юм байхгүй гэхэд эцэг эхчүүд энэ тамирчин хүүхдүүд бүх эцэг эхчүүдийн маш их баярлсан. Маш их баярлсан тий. Тэгээд энэ спорт цогцлоор баригдах юм бол одоо манай Дархан чинь маш их тийм аюултай тийм юу хүүхдүүд зөндөө байдаг. Тэгээд наад захын жишээ нь ихэд хамтарсан бэлтгэлүүд авчих болохоор одоо ойрхон Оросын холбооны улсын дэлхийд нэг тэргүүлдэг бүхэн чөлөөт барилдааны Оросын холбооноос улсаас ирээд тамирчтай авчна, Московын аймгийн тамирчтай авчна, Шигшэвагаа авчдаг, бэлтгэл зургуулалтаа хийждэг. Тийм сайхан спорт цогцлолттой болох юм бол одоо спортын шинжлэх ухааны үндэслэл маш их өндөр болжсэн учраас тэндээс одоо эмнэлгийн диспансер тийм ээ нөгөө юутай барай засалч юм уу. Тиймэрхүү ингээд бүх юм ингээд багц цогцоор ингээд хүрдэг учраас одоо эцэг эхийн дэмжлэг маш их хэрэгтэй. Манай Дархан уул аймгийн бүхэн чөлөөт барилдаанд барилдж байгаа хүүхдүүд эцэг эхчүүд маш өндөр дэмжлэг үзүүлдэг. Бидэнд заал, танхим, буудал хүрэлцээтэй бол дэлхийн дэвжээг эзэгнэх аваргууд Дарханаас төрөх магадлал улам бүр өндөр байна. Спортын цогцлбор баригдсанаар клубын маань хүрээ тэлж амжилтын бүүх урам зориг улам бүр бадарна гэдэгт итгэл дүүрэн байна. Том заалтай бол гадаадаас хүмүүс ирээд тэгээд бэлтгэл хийгээд улам сайжраад дахиж улсын аварга болохыг мөрөөддөг. Тэгээд миний ирээдүй бол олимпийн аварга болох. Дархан Ирэхэд Майнинг компани захирал ариун бол захирал маань бидэнд том заал болон дотор байр гаргаж барьж өгнө гэсэн. Манай заал том болчиход одоо бид нар ингээ хүснээр ингээ чөлөөтэй бэлтгэл хийж болно. Тэгээд ер нь одоо манайхан жоохон их үлээ аваад одоо ингээд яг бүгдээрээ нийлүүд бараг 100% болно. Тэгээд зарим хүмүүс ирж бэлтгэл хийгээрээ. Гэр бүл болон найз нөхдөд маш их баярлдаг. Үргэлж тусалж дэмждэг хоёр багш болон аав ээжтэй маш их хайртай шүү. Тэгээд бид чаднаа. Ирээдүйн аваргуудын бэлтгэл өнөөдрөөс эхэлдэг. Бид Дархан хотынхон Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд мандуулахын төлөө зогсолтгүй урагшлав. Дархан Ирэхэд чөлөөт бүхийн клуб